Монгол Улсын анх дугаар богд төр нийгэм шашин соёлын нэрт зүтгэлтэн өндөр гэгээн зан базар нь Монголын бурхан шашны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг төдийгүй улс төр түүх нийгэм соёлын амьдралд тод ул мөрөөлдөөж Монголын болон дэлхийн урлагийн түүхэнд цоо шин хуудас нээсэн түүхэн хүн билээ. Өндөр гэгээн зан базарын мэлмиг гисний 390 жилд зориулсан өндөр гэгээн зан базар түүхэн өв соёл 390 олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан үндэсний музейд болж байна. Атаадынхан өндөр гэгээний өв соёл мөнхийн бүтээлүүдийг судлаад дэлхийд дахинд гаргаж яхад бид өөрсдөө энд их анхаарал тавих ёстой. Дэлхийд Монголыг таниулсан 3 хүн л байгаа шүү дээ ердөө. Их эзэн Чингис хаан, тэгээ Хувлаа хаан, тэгээ өндөр гэгээ түүний удмын тийм ээ өндөр гэгээн шашны тэргүүн өндөр гэгээн зан базар, Бомбдоржийн зан базар. Энэ 3 тэгэхээр энэ хүмүүсээ бол бид сурчилахад өөрсдийнхөө хувь нэмрийг бас оруулахаар өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал 10 гаруй орны эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн зарим нь онлайнаар оролцож байна. Тэгээд энэ хурлаас бас их олон сонин шийдэл санаануудыг бид авнаа гэж ингэж бодож байна. Өндөр гэгээн зан базар түүх өв соёл 390 олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын судлаачдаас Оросын холбооны улсын дорн дахины судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Сертипова, Польшийн Варшавын их сургуулийн дорн дахины салбарын захирал Агата Барея-Стажинск, Эрмитаж улсын музей, Унгарын Хоп Флоренц Азийн урлагийн музейн судлаачид тухайн музейнүүдэд буй өндөр гэгээний урлагийн тухай илтгэл хэлэлцүүлж байна. Өндөр гэгээн зан базарын мэлмиг гисний 390 жилийн зориулсан олон улсын эрдэмтний хурал. За энэ хурлын онцлог бол өнөөдөр яг дэлхийд өнөөдөр өндөр гэгээнийг судалж байгаа. Ялангуяа өндөр гэгээний урлагийг судалж байгаа эрдэмтэд ирсэн явдал байна. Жишээлбэл Английн Кембриж их сургуулиас Москвагийн дорн дахины хүрээлэнгээс ингээд хүмүүс ирж байгаа. Өндөр гэгээний 400 жилийн болоход юу шаардлагатай вэ гэдгийг эрдэмтэд хэлэлцэж байна. 400 жилийн тэгш хойд өндөр гэгээний музей байгуулъя гэж байна. Өндөр гэгээний өвийг ЮНЕСКОд бүртгүүлэе гэж байна. Өндөр гэгээний жанлав цогцлыг Монгол залуу хүн болгон энийг цээжилдэг мэддэг бай гэж байна. Тэгэхээр үндснээр нэг ийм энэ жанлав цогцол чинь маань биш шүү дээ. Жанлав цогцол бол сайн сайхныг бэлэгдсэн ерөөл واخгүй. Тэгэхээр энэ жанлав цогцлыг монголоор цээжилж тэгээд энийг хурдаг уншдаг ийм цаг нартай байя гэж та бүхэн мэдж байгаа шүү дээ. Дундад Азад цаг өдөр орой болгон ерөөл манай корона уншдаг. Өндөр гэгээн зан базарыг Монголын Микеланжело хэмээн бэлгүүн номч Эренчин үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд соён бүсгийг зохиож майн бүтээх арга, жанлав цогцлын тайлбар хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ, ногоон дарих, цагаан дарих, язгуурын 5 бурхан, 7 нандин, ноёны шүтээний манал, аюуш зэрэг бурхадыг бүтээсэн нь хүн төрөлхтний урлагийн түүхэнд хосгүй бүтээл болсон юм а. Тус хурлыг ойг тэмдэглэх үндэсний комисс соёл спорт аялал жуулчлалын яам Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. Өндөр гэгээний 390 жилийн ойг зохион байгуулах комиссийг төр засгийн түвшинд ач холбогдол өгч байгуулж төр нийгмийн зүтгэлтнүүд болон энэ шашин соёлын зүтгэлтнүүд, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, за мөн нутаг улсаараа монголчууд даяараа бас ач холбогдол өгч оролцох байх гэж найдаж байгаа. Өндөр гэгээнтний манд төрсөн нутгаас тэр 9 зүйлийн цэнхэр хөндийд бас нэг хэсэг нь байхаар энэ шашин соёлын өв гэдэг зүйлийг энэ Өвөр хангай аймгийн нутаг дэвсгэрээс тэр дэлхийн дайд руу гаргаж харуулах талаас нь нэлээд бодсон, зорьсон юмнууд байж байна. Энэ гайхамшигтай хүний судлагдаагүй олон зүйлсүүд гайхамшиг оршсоор буй тэр болгон бас эл гараасай дэлхийн нийт хүн төрөлхтний өв соёл дархлаанд өндөр хувь нэмрээ оруулаасай гэсэн хүлээлттэйгээр өнөөдөр бид бас энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож хамтран зохион байгуулагдаж байна. Өндөр гэгээн зан базар Өвөр хангай аймгийн 9 зүйл сумын усан зүйлийн голын 5 хэмээх газар 1635 онд төржээ. Зан базар нь хүүхэд ахуйн наснаас авьяастай нэгэн байсан ба 3 наснда Манзушир бурхны эртний судруудын нэг болох Манзуширын алдрыг өгүүлэхүй судрыг цээжээр уншиж чаддаг байсан гэдгээ.
Зан Узар 1649 онд төвдөд одож тэндээсээ Банчин богд Далай лам тэргүүтнээс Чухаг гол эрдэм суралцаж олон зүйлийн ван Жинан хүрсэн гэдгээ. Гэгэнтний одоо олон шавнар байсан. За тэн дотроос одоо хамгийн их эрдэмтэй шавнар нь өөрийнх нь одоо Заян гэгэн байгаа. Заян гэгэн лувсан пэрэлээ бол багшийнхаа намтрыг амьд сэрүүн байхад нь бичсэн хүн өөрт нь гардуулсан. За энэ намтар одоо бүрэн бүтнээр яг хаана байна вэ? Хэрэг байгаа бол тэрнийг олоод ингээд хэвлүүлэх ёстой. Энэ тухай бол олон улсууд дурдсан байдаг боловч яг энэ өндөр гэгэнтний өөрийнх нь амьд сэрүүн байхад сэрүүн тунгалаг байхад бичсэн намтрыг бол одоо уншигчид ерөөсө сургийн сонсснохоос биш хэвлүүлсэн юм бол байхгүй. Энийг хэвлүүлж бас нэг энэ 400 жилийн өмнө бол бас нэг хэвлүүлэх ёстой юм а гэсэн нэг иймэрхүү зүйлүүдийг бол нэг 5-6 зүйлийг ярьсан байгаамаа. Хуралд Зан Узар чиглэлээр судалгаа хийдэг Оросын албаны улс, Америкийн нэгдсэн улс, Польш, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, бүгд найрамдах Хятад ард улс, Унгар, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд оролцож байна. Түүнчлэн цахимаарч олон улсын эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний 200 гаруй төлөөлөл оролцож байгаамаа.